Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 18 дугаар хэсэг. Эрхэм хүндэт цэрмаа минь сайн байна уу? Юуны өмнө удтал захаа бичлэггүй сураггүй болсон түн буруугаан хүлцэн хүлээж уучлал гуйж байна. Ноднын шархтаж эмлэгт хэвтээд дараа нь төрсөн нутагтаан ирж амарсан тухай чамд нэг удаа бичээд дахин захаа бичлэггүй өдий хүрчээ. Баруун фронтод очиж хуучин морд хороогоон хүлээн аваад удсан ч үгүй золгүй явдал тохиолдож эмэлгийн ор сахих болсон. Захаа бүхэндээ шархтаад эмлэгт хэвтэж байна гэж бичгээр чи намайг яасан өөдгүй ирвэ гэж зэмлэх байхаа гэж сэтгэл зовоод захаа бичээгүй юм. Эмлэгт бараг хагас жил шахам хэвтээд арайхийн гарч хуучин ангид ач очсонгүй. Сталинградын хавьд морд дивизийн штабын дарга болсон. Тэгээд өнгөрсөн оны 11-р сараас товт нүдэлцээр саяхан Сталинградын дэргэд Германы 6-р армийг бүслэн авч бут зогсон алдарт тулалдаанд оролцлоо. Юм бас сони юм. 39 онд бид халахын голд Японы 6-р армийг бүслэн авч устгаж байсан бол энд Германы мөн тийм дугаартай армийг сөнөөхөд оролцсон минь дурсгалтай сонин санагдана. Сталинградын тулалдаан бол хэмжээ далайцаараа асар их бөгөөд тунч ширүүн боллоо. Энд үндсэндээ манай 3 фронтын олон айрам дивиз дайнд оролцсон юм. Тулалдаан ямар ширүүн хүчтэй болсныг гэрчлэх ганц 2 тоо дурдъя. Сталинградын тулалдааны эд ширүүн үе болох 11-р сарын 19-ноос энэ 43 оны 2-р сарын 2-ны хүртэлх хугацаанд дайсны 32 дивиз 3 баригад устгагдж 11 дивиз нь нийт бүрэлдэхүүнийхэн 50-аас 75 хүртэл хувийг алджээ. Дон, ижил мөрөн, Сталинградын арионд дайсны цэргийн нийт хохирол 1,500,000 орчим хүн, 3,500 танк ба дайрагч их буу, 12,000 их буу миномет, 3,000 нэсх онгоц, өөр бусад үлэм жих зэвсэг техникэн устгуулсан байна. Их Сталины нэрийг хадгалсан энэ хотын төлөө зөвлөлтийн улаан айрам үнэхээр баатралгаар тулалдаж эзээч баларшгүй мөнхийн гавья байгуулсан юм а. Бэ золоор энэ хатуу ширүүн тулалдаанд шалбарсан ч үгүй. Манай дивиз одоо баруун тийшээ давшин байлдаж олон хот тосгодыг дайснаас чөлөөлж явна. Хөлдөн олсон сүүлчийн шарх эдгсэн ч үе зовоох юм. Яванда морин ангид тэнцэхгүй шиг байна. Уг нь морин анги миний хиймрийг сэргээдэг юмсан. За яах вэ? Моторт ангид очлоо гэд гомдох юм алга. Одоо дайны хувь заяа бүрэн шийдсэн гэж цэргийн шинжлэх ухааны онолчид үзэж байна. Сталинградын тулалдаан бол Германы цэрэг дайны машиныг сүртэл зохиж энэ дайнд үндсэн эргэлт болж дайсныг их нутгаасаа бүрэн хөөж гаргахын эхлэл болсон юм. Германы цэрэг үлэмж сулдаж доройтсон нь юм бүхэнд харагдаж байна. Гэвч хүндүрсэн алдсан фашистууд эцсийн хүртэл тэмцэлдэх визээ. Фашистууд явсан газраа цусан зам татуулж үхэл зовлон тарьж байна. Саяхан манай дивизийн давших замд нэг тосгонд фашистын үйлдсэн зэрлэг яргаллыг үзлээ. Тэр тосгонд 100-аад байшинтай байсан боловч бүгдийн нэвдлэн сүйтгэж галдан шатаагаад газрын хөрстэй тэгшилжээ. Тосгонд амьдран сууж байсан хүнээс ганцхан өвгөн азар амьд гарчээ. Тэр өвгний ярихаар тосгоны оршин суугчдаас ажлын чадалтай залуутар 100-аад хүнийг Герман руу хүчээр авч явсан гэн. Үлдсэн хөгшөд хүүхэд 67 хүнийг
нэг байшинд оруулж сүрэл овоолоод бүгдийг шатааж алсан гэн. Тэр өвгөн олон хүний дор гიშгэгдэн арай шаталгүй амьд үлдсэн байжээ. Фашистууд эзэлж авсан нутаг орондоо ямар булаа ялт хэрэг үйлдэж байгааг магадлан шалгах онцгой комиссоос хэвлэлд нийтлүүлж байгаа мэдээ баримтыг та бүхэн уншиж байгаа биз. Зэрлэг ярагчдын учруулж байгаа хөнөөл сүйтгэл хүнд ноцтой гэмт хэрэг эзээ боловч шудраг үнний шүүхээс мултарч чадахгүй. За Цэрмаа минь ямар янзтай амьдарч байна? Монгол оронд ч дайны сүүдэр тусч хүндхэн байгаа гэдгийг ойлгож байна. Хүн төрлөختнийг хамарсан дайны энэ гай гамшигыг догшин хүйтэн жавартай зүйрлэж болох юм. Хүн төрлөختнийг дагжааж чичрүүлсэн энэ аимшигт жавар уйран зөөлрөх нь мэдээч гэсэн. Энэ үед амьдарч байгаа бидний голд орсон энэ жавар тийм чамархан мартагдахгүй биз. Хожимын нэг өдөр осгоо жалахыг дөгсөн 40 оны энэ жаврыг санан дурсах тусам нуруу руу хүү торгиж байх болов уу гэж бодох юм. Энэ жавар шудраг төмнийг улам өлчөр тэсвэртэй болгож байна. Дайны хамаг хүндийг нуруундаа үүрсэн Оросын ард түмэн дайн эхэлсэн өдрөөс бидэнд тусламжийн гараан сунгасан Монголын ардууд манай талд бат зогсож байгаа сайн санаат улс түмэн энэ жаварт айхавтар нэрвэгдэж байна. Үнэн дээр энэ жавар 39 оны айгам халуун зун халахын голоос жавралсан юм шүү. Тэндээсээ баруун тийшэн хэрэгж Берлин хүрээд улам чангаран биднийг дайрсан боловч манай хамтын тэмцэлд мөхтөн уйсан зөөлрч энх амьдралын алгар дулаан хавар мөнхийн зун эхлэн гэдэгт итгэж байна. Гэвч дорн зүгт хүйтэн жавар үүсгэсэн Японы дайн гал улал зулан байгааг мартаж болохгүй. Хүн төрлөختнийг зовоон шаналгаж байгаа энэ жавар анх жаварлаж эхэлсэн газраа хурч үрд төгсгөл болох ч юм билүү гэж бодох юм. За Цэрмаа минь энх тунх сайн сууж байгаарай. Өн төрлөختөн мөнхийн зунтай золгож дэлхий дахина буун дуу зогссон тэр ээлтэй сайхан өдөр учир нь золгоё. Та бүхэнд Гавардын дайчин мэндийг хүргэсэн хурандаа Александр Петрович Сорокин 1943 оны 2 дугаар сарын 20 гэж бичсэн энэ загтлыг Цэрмаа хүлээн аваад маш их баярлсан билээ. Уул захааг уншаад бүгдийг сайн ойлгоогүй учраас ангийнхан орос хэл сайн мэдэх болдоор орчуулж аваад ямар учиртай ийм захаа ирсэн. Захааны эзэн хэн болохыг ч тайлбарлаж ярьсангүй гэр отон хариалгав. Цэрмаа баг гүйсээр гэртэн ирвэл дорж хамт хоёр ажилласаа дөнгөж ирээд байлаа. Цэрмаа тэднийд харин орж "Загтал фронтоос захаа ирчээ" гэж чанхан хэлээд өөрөөсөө нилээд өнгөгцсөн дугтуутай захаа гаргалаа. "Хинээс ирэв?" гэж хамт яаран асуувал "Сорокин гуйгаас" гэж Цэрмаа хэлснэ. Эвгсэн загтлаан тэнэлгэн "За та хоёр сонсож бай, би уншия" гэд дуржигнуулан уншлаа. Түүний сэтгэл ихэд хөдөлсөн бололтой захаа уншиж байхдаа үе нүдэнд нь нулимс мэлтэрнэ. Захаагаа уншиж дуусаад "Ноднонгоос хойш орсоргүй болохоор сэтгэл зовж байсан юм. Одоо л нэг санаа амарлаа" гэвэл "Тийм сайхан өгдөггүй юм" гэж хамт хэлснэ. Цэрмааг юм санчих үедээ гэсэн бололтой эмээсхийн харлаа. Цэрмаа баярлсан дан болоод анзаарсангүй. Түүнээс биш миний нөхөр муу болоод халахын голд амир өгдсөн юм уу гэж уйлж мэднэ. Сорго ханд энэ тухай бодож амтсан ажээ. Сорокин гуй мундаг байлдаж байгаа юм байна. Сталинградын дэргэд гарамгаа байлдсан гэд лав одонгоор шагнуулсан да. Тэр тухай яагаад бичээгүй юм бол? Их даруй хүнтэй. Бас хурандаа болчихж. Мөдхөн генерал болох байлгүй гэж дорж хэлээд Цэрмаагаас уул захааг авч эргүүлж тойруулан харав. "Та хоёрт энэ захааг үзүүлэх гэж хичнээн яарсан гээ. Сургууль руугаа буцахгүй бол болохгүй. Давтлахтай" гэд Цэрмаа өндөлцөхөд
Чи ядаж халуун цай уугаад яв. Хоолой хийж амжаагүй байна гэж хамт хэлээд цай аяглан дотор нь хэдэн борцог хийв. Цэрмаа яаран байж цайлаад гараад явчихв. Тэр их сургуулийн оюутан болж эхний хагас жилийн шалгалтуудаа амжилттай өгчээ. Гэлээч бүх хичээл орос хэлээр заах учраа хичээж мэрэхгүй бол хичээл хүндрэх тутам зэгсэн сандрах байлаа. Тийм учраас орой бүр орос хэлний өргөн мэдлэгтэй болдоор өдрийнхөө заалгасан хичээлэн хэлүүлж бас дасгал дадлах хийж байхаар тогтсон юм. Тэр хоёр хичээлийн дараа ангидан үлдэж хичээлэн давтах сонирхолтой байлаа. Болд орос хэлд сайн боловч мэргэжлийн хичээлд тулгамдах юм бишгүй гарна. Цэрмаа тэр талаар илүү болохоор болдод мэдэх бүхнээ ярьж өгнө. Энэ хоёрын хүү харилцсан бие биедээ туслан хэд хэдэн цагаар сууж хичээл давтах болсон ажээ. Болд цэрмаагаас нэг дүү юм уу чацуу бололтой. 8 дугаар анги хүртлээр нийслэл хотод байдаг зөвлөлтийн сургуульд суралцж байсан бөгөөд цааш суралцах гэтэл эцэг нь нас барж 2 дөө эхээ тэжээхэн ирэхээр сургуулиас гарч хэдэн жил ажил хийжээ. Тэгтээ хотын мал эмнэлгийн газар зөвлөлтийн мэргэжилтний орчуулагч болсон нь орос хэлэнд бузгай сайн болсон гэж Цэрмаад нэг удаа ярьсан юм. Цэрмаа энэ залуутай ангийнхнаас хамгийн түрүүн танилцж гэмгүй сайхан үерхэх болжээ. Болд өгд өөцөөнтэй, томоотой, ядууфтар амьдрал туулсан учраас нилээд дог хашир суусан бөгөөд юмэг ултаа гүнзгий бодож цэгэндэг хүн юм гэж Цэрмаа гадралжээ. Хувц хунрын төдий сайн гүж гэсэн их л ариг гамтай цэвэр цэмцгэр өмснө. Хинч харсан нүдэнд дулаахан, нэмгийн шарангуй царайтай, нуруу туруун тэгш, бүлцгэр дүүхэн нүдтэй аятайхан харах байжээ. Нөхөддөө их тусрахуу, мэдэх чадах бүхнээрээ тусуулахыг хичээх учраа ангийнхан нь түүнд ам сайтай. Зузаан орос ном тэврээд хичээлийн завсралгаа гарч номоос үл сална. Ном сонь сэтгүүлээс уншиж мэдсэн зүйлээ ангийнхандаа ярих учраа түүний яриаг хэн хүнгүй сонирхон чагна. Цэрмаа гэрэхэд болд ангидаа ганцаараа ном уншиж суулаа. Цэрмаа түүний дэргэд суугаад "Багшаа, өнөөдөр ямар хичээл давтах вэ?" гэж тоглоомоор асуувал болд тэгшхэн цагаан шүдээ ярилцуулан инээж "Хичээл эхлэхээс өмнө чамаас лавлаж асуух юм байна. Чи хичээл дээр Монгол булгуулсан захааныхаа тухай ярихгүй мүү? Чамд захаа бичсэн тэр орос дарга арай нөхөр чинь биш үсттэй" гэвэл Цэрмаа түүний тоглож байгааг мэдсэн боловч царайгаа төв болгон "Нөхрөөс минь ч дутхгүй хүн шүү. Бид 39 онд халахын голд хамт байлдаж явсан юм" гэв. Болд өөдөөс нь гайхан харснаа "Байлдаанд цуг явсан гинэ? Чи чинь байлдаж явсан юм уу?" гэж шалгав. "Тэглгүй яах вэ? Их чинь хал үзэж халуун чулууд олоосон хүн. Чамайг ихийнхээ хөхнөөс гараагүй байхад хүнтэй сууж, хүүхэд төрүүлж, дайнд явж дарин утаа өнөрлөж, хагцал зовлон үтсэн толгой шүү" гэснэ мэдгэдэггүй санаа алдав. Иймг сонсоод бас санаа алдахаар нь болд баахан бантаж дуугүй сууснаа. "Нөхөр чинь арай" гэдээрэв. Цэрмаа шал ширтэн сууж байснаа дахин санаа алдаад "Миний нөхөр зоригтой сайн дарга байсан юм аа. Халахын голын дайны төгсгөлийн давшилтын өдөр 8 сарын 20-нд Японы эзэлсэн өндөрлөг рүү Сумангаа удирдан дайрахтаа ам өргөцсөн юм. Би хээрэн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан. Надад захаа бичсэн орос дарга миний нөхрийн сумангийн сургагч байсан юм шүү дээ. Ийм л учиртай юм да" гэд чимээгүй болчихов. Болд түүний ярихыг анхааран чагнаж суухдаа үнэн болов уу гэж эргэлдсэн боловч нөхрөө ам өргөцсөн гэж юунд худал хэлэхв гэж бодов. Цэрмаагийн гялалцсан сайхан хар нүдэнд заримдаа тааж болшгүй уйдгар гуниг төрөх шиг болдгийг ажснаа санаж энэ хүн хүүхэдтэй бэлэвсэн байх нь их сургуульд орохоос өмнө бага эмч байсан гэсэн. Тэгээд нөхрөө дагаж фронтод очиод шархтай цэргүүдийг эмчилж байсан байх нь их сонин намтартай сүрхий хүн юм. Ам эрсэцэн нөхрөө санаж дурсаад заримдаа уй гунигт автдаг байжтэй хөөх юм гэж өрөвдлөө. Нэгэнт түүний амьдрал ахын зах зохыг мэдэж уй гашууд автаж явдгийг нь ойлгосон болохоор сэтгэл санаагийн засах санаатай дайн гэдэг ямар аимшигтай хорлонтой болохыг биеэр туулж нүдээр үзээгүй. Гэхдээ
ном зохиолоос уншиж, кино жүжигээс үзэж мэдсэн. Халахын голын дайнд олон хүн үрээ, олон амраг хана, олон хүүхэд эцгэн алдаж, зовлон дунсныг сайн мэдэж байна. Одоо эх орны дайнч тоо томшгүй өнчрөл, хагцал, сүйтгэл, юутгэл учруулж байгаа шүү дээ. Чи минь зовлондоо хатуужин, зоригтой чанга байх нь чухал гэж зөвлөсөн маягтай хэлв. Чи дайны гайхамшигыг ойлгож, зүрх сэтгэл чинь өвдөж явдаг сайн хүү байна гэж Цэрмаа ой гунгаа хөөн зайлуулахыг эрмэлзэн цаваалаг хэлбэл, хүү гэж хэлүүлсэндээ болд ичис хийж, хүү гинэ 20 гарсан хар хүү шүү дээ. Бид хоёр чацуу байхаа гэхэд Цэрмаа түүнийг тоглож байна гэж санаад, хаа настаа? Би чиний их чиг настай хүн шүү дээ гэж хэлэхдээ сэтгэлд тунсан гуниг нь аваа хөнгөрөх шиг болов. Анхад их чинь үтсэн. Тоолбол нас, төөлбөл нуруу чацуулс шүү дээ гэж болд санаандгүй хэлбэл, чи чинь хин хүний нас шүдийг бүртгэж явдаг хүн байх нэ? Сөрхий ир юм гэхэд болд ихэд сандран, үгүй хичээл эхлэхэд манай ангийн оюутнуудын бүртгэлийг надаар бичүүлсэн юм л да. Тэгэхэд чамаа хэдтэй болохыг мэдсэн болохоос биш мэдээ гэсэндээ сонирхоогүй гэж яаран хэлв. За тэр чи яхав тоглосон юм. Дими юм ярьсаар байж өнгөрөх нь хичээлээ давтъя гэж хэлээд дэвтрэн дэлгэлээ. Болд орос хэлний тийм ялгалын тухай давтан яриад Цэрмаагаар баахан үг ялгуулв. Цэрмаа заримыг нь зөв, заримыг нь буруу ялган ямар дагвар хэрэглэх тухай бодлон самуурахад болд уйггүй зааж өгнө. Тэр хоёр инхүү давтсаар нэг мэтгэд бүр шөнө болсон байлаа. Болд харанхуй цонх руу харснаа. Хөөе, шөнө болчихж цаг яасан амархан өнгөрөв гэвэл Цэрмаа толгой өндийн харснаа. Нэрээ шөнө болжээ. За, одоо би чамд өдрийн заасан хичээлээс ярих уу гэвэл, өнөөдөртөө болох уу та гэдс чөлсөөд байна. Маргааш хоёулаа эртхэн шиг сууж хичээлээ давтъя гэж болд хэллээ. Тэр хоёр дэвтэр номон цуглуулж аваад ангиас гарвал хаврын өр орж буйн шинж хуур амиртөө тийм ч жихэн биш салхи сэвэлзэж байв. Ёо чамайг дөхүүлж өгөө гэж болд зүрхсэн янзтай асуувал Цэрмаа хэрэггүй гэж хэлэх гэсэн боловч нэлээд харанхуй байсан тул татгалзаж чадсангүй. Тэр хоёр сургуулаас холдож харанхуй өвтөрөд авчиг гудамжаар уруудав. Цэрмаа хаврын тэнгэрт бүдгөвтөр туяарах одыг харснаа. Их сургуулийн оюутан болж хичээл номыг нь ойлгох гэж сандарсаар нэг мэтгэд хагас жил өнгөрсөн байна шүү. Цаг хугацаа гэдэг тунч амархан өнгөрөх юм та гэвэл, зарим бичиг зохиолд өдөр шөнө өнгөрөхийг харамсан сум шиг хурдан гэдэг үнэн байх шүү. 2 сар өнгөрөөд жилийн эцсийн шалгалт өгнө гэд сандран нойр хоолгүй хэдэн өдөр суун. Тэгээд зуны амралт эхэлнэ. Нэг мэтгэд бид сургуулаа төгсөх болчихсон байна да гэж болд ярьлаа. Чи зуныхаа амралтаар яах вэ? Ямар нэгэн ажил хийж муу ээжтэй тус болохыг л бодно доо. Харин чи яах вэ? Манай хатмад хөдөө байдаг юм. Чадвал тэдэнтэйгээ уулзахыг бодно. Тэрч бас боддгол бодол. Тэр хоёр өөр юм ярилцсангүй явсаар Цэрмаагийн хашааны үүдэнд ирлээ. Цэрмаагаараа сунгаж хөргөж өгсөнд гэлаалаа гэд түүний гарыг чангатгав. Хотод хаврын өр унаж хүм малын зоо тэний баазын хашаа дүүрэн шавар шавхаа болжээ. Холын тээврээс ирсэн машины жолооч нар шавар шавхаагаа арчин цэвэрлэн явсан газрынхаа сонин ярилцсан, зарим нь бие биеэрээ тоглон инээч шууган байлаа. Дорж хөдөө яваад ирсэн жолооч нартай уулзаж замын байдал, ачиж ирсэн ачааг асууж байхдаа бүх машин ачаагаа буулгасан байсан ч нэг машин дэвшдүүрэн ачаатай байхыг харж, чи ачаагаа яагаад буулгаагүй юм гэж санаандгүй асуувал тэр жолооч хяламхын харснаа буулгалгүй яах вэ гэлээ. Дорж гайхасгийн машин өд харж, энэ чинь юу юм гэвэл жолооч баахан хулчганаж байснаа. Энэ үү? Ар хангаагаас базар дарга ачуулсан үхэр хон нэмах гэхээр дорж өөр юм асууж шалгаасангүй конторууд эргэхдээ хавар болж байхад ийм их махаар яах юм бол? Минь зөлөг хавар болж мах ховрдож үнд орж байгаа болохоор хөдөөнөөс мах авчруулж худалдах гэж байгаа юм биш байгаа. Худалдсан чи яах вэ? Хөдөө гэрнийх баян юм гинлээ. Ганцхан албаны машинаар авчирдаг нь левгүй юм. Гадны хүн мэдвэл юу гэх юм бэлээ?
Энэ жолооч базар даргын махыг ачна гэд албаны ачаага дутуу хагас атсан байж таарна. Түүнээс болж улсад зохих хэмжээний хохирол учирч байгаа шүү дээ гэж бодлоо. Базрыг дамын 8 хийдэг илүү харж билүү 7 янзын хүн. Захаар их гүйдэлтэй, арх дар сууж, ажил төрөлдөө санаачлах сул гэсэн дэл сул яриа бишгүй байв. Дорж өнөө хүртэл түүнтэй энэ тухайд аминчлан ярилцаж, нөхрийнхөө алдаа дутагдал, сул талыг хэлж байгаагүй дээ, нөхрөө хайрладгүй, амиа хичээсэн өөдгүй хүн гэж өөрийгөө зэмлэв. Би ингэж бусдын хэрэг надад хамаагүй гэж нүдэн балааж ихэнд үлий явж болохгүй. Базар бол миний баруун гар. Хамт байлдаж явсан фронтын сайн нөхөр шүү дээ. Түүнийхээ алдаа соггыг би л хэлж засаж залруулахгүй бол хэн хэлэх вэ? Түүнтэй нөхрийн ёсоор ярих нь зүйтэй гэж шийдээд өрөөнд шуутхан орчихов. Базар утсаар ярьж байв. Өрөөнд нь өөр хүн байсангүй. Дорж түүнийг ярьж дуусхийг хүлээж хажууд нь суулаа. Базар хялан харж утсаар ямар нэгэн битүүхэн юм ярьж хаад харилцуураа тавиад өөдөөс нь харав. Дорж хоолоо заснаа. За базар минь, чамтай нэг зүйл аминчлан ярих юмсан гэж хэдийнээс бодож явлаа. Ажил төрөл гэсээр бид хоёрт тухтай сууж ярилцах зав зайч олдохгүй юм. Чи бид хоёр дайсны мөндөр шиг асгарсан суман дор мөр зэрэгцэн байлдаж явсан хуучин дайчд. Бас намын гишүүд болохоор нөгөө ярих нь дээр шүү дээ. Чамд муу сансанда ийм юм ярих гэсэн биш. Энэ газар чи бид хоёр хэн хэнийгээ харж хандаж санаж бодсноо нууж хаалгүй ярилцаж бие биеэ дэмжиж байхгүй бол өрөөл бусд нь юм хэлэхгүй байж болно. Чи бид хоёр улс эх орныхон өмнө намын өмнө чухал үүрэг хүлээсэн шүү дээ. Гэвэл базар сонирхсан юм уу, гайхсан янзтай харж өөрөөсөө өнөөхөл байнга татдаг хатуу цаастай хайрцагтай тамхи гаргаж нэгийг авч асаагаад доржийн яриаг чагнав. Дорж тамхины үнээр аваад толгой нэргэх шиг болсон авч базар тамхи өгсөнгүйд гуйх зүрх хөрсөнгүй. Чиний тухай янз бүрийн яриа чихтэлсэд байх боллоо гэвэл за юу гэж байна? Хэмээн базар доогсон янзтай асуув. Дорж шүлсээ гүдхийтэл залгаад чамайг захаар их гүйдэлтэй болж панц 8 өсргээд байна гэж манайхан ярилцах юм гэхэд базар өрөвсгийн уурлаж хэн тэгэж байна? Гэмгүй хүнийг өөчлөх хэрэггүй шүү. Юм үнэн баримттай байх нь чухал. Иш мухаргүй гүжир гүтгэлгээр намайг хинч шоглож чадахгүй. Чи ер нь миний улыг шагааж явдгаа татвал таарна шүү гэж хашгирах төхөв. Дорж суудлаа ойртуулан мөрөн дээр нь гараан тавьж чи битгий сөрвөлзөөд байл да. Энэ чиний улыг шагаасан юм. Чи яасан муухай санаатай хүн. Чам сайн сансандаа энэ тухай ярих гэснээс биш гэм хор хийх гэсэн атгаг муу санаа өвөрлсөн бол юу боллоо гэж ярих юм. Түүний оронд шалгаж мөрдөх газар нь шууд хэлэх байсан. Манайхны ярих нь худлаа байлаач гэсэн ийм яриа яагаад гарав гэдэгт хариулттай байвал дээр бах. Чи ухаантай хүн сайн бодоорой. Чамайг зах дээр тамхи цай, хурганы арьс, гутал хувцас худалдаж явахыг үтсэн хүн олон байна. Хувийнхаа юугч худалдаж бололгүй яах вэ? Түүнийг хинч хориглохгүй. Сая хашаан дотор ар хангаагаас чамд авчирсан юм гээд машин дүүрэн мах ачсан тэрэг зогсож байна. Энэ чинь улсын тэрэг техникийг амин хувьд ашиглан завшиж байгаа хэрэг шүү дээ гэж дууга өндөрсгөн хэлбэл базрын нүүр хувьсхийн. Чи миний гიშгсэн мөр бүхнийг шиншиж явдаг болоошив. Та нарт тус болох гэж нөөж хадгалсан ганц 2 цай тамхинасаа гар таталгүй өгч байсан нь буруу болжээ. Би түүнийг нийтийн жишгээс хамаагүй доогуур өгч байсан биз дээ. Нөхөддөө тус болж байсан минь дамын панц ч болж хувирхна. Би чинь бас хоол шингээх гэдэс ходооттой хүн биз дээ. Өвлийнхөө ичийг авч чадалгүй байсаар сая тийшээ явсан машины жолоочд захиж байж ганц үхрийн мах авчруулсан нь бас буруу боллоо. За нөхөр минь, чи намайг оролдох санаатай бол өөрөөр оролдоорой. Чамд ингэж гүжирдүүлж чадахгүй гэд босох гэхэд нь Дорж мөрөн дээр нь дард суулгаад за яахав.
Чи миний үгийг үг гэж тоож сонсох дургүй байх шив дээ. Миний ярьсан зүйл чамайг дөнгөх гэсэн муу санаа өөрлөөгүй. Цэрэг хүний чин сэтгэлийн үнэн үг гэдгийг санаарай. Хожим хойно миний анхааруулж хэлсэн хэрэг болж магадгүй шүү. Би чамд хизээч муу юм хийхгүй. Хийж үйлдэж байгаа ажил үйл бүхнээ хэн хүн догт мэдэгддэггүй юм гэж боддог бол алдаа болно. Чи машины сэлбэг хэрэгсэл нилээдийг цааш нь далд хийж түүнээсээ мэрсэр гүйлгэж байдгийг би мэднэ. Бидэнд ганц 2 цай тамхи өгсөн ачиг чинь мартахгүй. Гэхдээ чи өөр бусдад өндөр үнээр наймаалдгаа үгүй гэхгүй л байх. Чи ганц бий хүн. Машин дүүрэн махыг идэж барахгүй. Хаврын тарчиг цагт хот суурин газар мах ховордож үнд орж байгаа болохоор энэ их махыг дамлах гэж байгаа нь тодорхой байна. Чамайг дайны ихээр байшин дүүрэн цай тамхи гурил будаа хурааж хадгалсан гэдгийг мэдэх хүн би. Цагийн айсыг дагаж баяжиж хөрөнгөчих гэсэн чиний бодол үнэхээр буруу юм шүү. Намайг ингэж шуудхан хэллээ гэж уурлвал уурал. Гомд бол гомд. Юу ч гэж санавал сан. Би дуул сонсон бүхнээ хэн хүнд тараагаад явдаг ховч хүн биш шүү. Өөрийнхөө хийсэн ажил гიშгсэн мөрөө эргэн харж явах нь чамд ашигтай байх. Надад муу санахаар өөртөө үнэлэлт өгч бүх юмаа цэгнэн бодож байсан нь дээр байх. Энэ бол миний чин сэтгэлийн үг. Чамд хэрэг тус болж магадгүй гэж сансандаа хэлсэн дайчин нөхрий чинь үг юм шүү гэж ширвхэн хэлчихэд гараад явчихв. Базар түүний хойноос угсхийв. Дорж эргэж харсангүй. Нё болох нь нэв. Санамсаргүй байтал ингэж аянга нэргэх гэж байх уу? Одоо баларлаа гэсэн аим шиг бүх биеийг нь баглан авч зүрхэн түг зөглөв. Намайг яах санаатай ингэж гიშгсэн мөр бүхнийг шиншиж явна уу? Би түнд ямар гэм хийлээ? Ингэж оролдох гээд байвал чамайг бас дөнгөж чадан шүү гэж бодсон боловч бусдын нүднээс далдуур амжуулсан бүхнийг дорж тийхүү тодорхой мэдж байгаад ихэд бухимдан яах ч учраан олгоон байчих. Хүнд бодолд автан хөдөлж чадсангүй суусаар байлаа. Доржийн хилдэгч бүгд ортоо байшин дүүрэн юм хураасан гэдгийг яаж мэдэв? Тэр жил дан эхэлж байхад нэг машинаар юм зөөсөн. Тэр жолооч нь хэлснээс зайлахгүй. Би хинэгч гэр орондон аваачдаггүй. Мэдэх үндэс баймааргүй юмсан. Танил дотн хэдэн жолооч маань үг алдсан байх нь. Тэд хаяа юм хум хүргэж өгдөг шүү дээ. Ядахта энэ муу жолооч авчирсан махтаага баазын хашаад ирдэг нь юу? Би энд тэнд буулга гэсэн биш. Манайхыг мэдэхгүй юм чинь аргагүй бизээ гэж харамсан бодоод айжимхан босож цонхоор харлаа. Мах авчирсан жолооч машинаараа оролдож байна. Базар энэ өвлөөс хувийн гуанцныхантай гайгүй сайн танилцж хөдөөнөөс хямдхан авсан махаа тэдэнд өндөр үнээр худалдах болсон юм. Хүн ийм ол золох аятайхан сүвтэй болсонд эцэг нь байс хийгээд мах явуулна. Нээрэн хавар болж байхад ганц бие хүн ийм их махыг яаж идэж барах вэ? 3 өхөр 10-аад хоньны мах нэг машин дүүрнэ. Би хамаагүй загнаж ил задгаа байна шүү. Одоо юм ховорцсон болохоор жаахан ахиухан юм хүний нүдэнд өртнө. Муу гуйлагч нь доржид хэдэн тамхи цай дэмий өгчээ. Цэрмаг бодоод тэр шүүд. Тэр муу бэлэвсэн хүүхэн өөрийгөө юу гэж боддог юм бол? Яаж чаргалаад царай өгөхгүй. Одоо их сургуулийн оюутан болсон гэд бүр сүүлээ хонтлоо дээрээ тавьжээ. Түүний хойноос хөөцөлдөж хайрын залуу насаа дэмий өнгөрөх төглөө. Мөгөө байц, энэ ч бас надад ашигтай болсон шүү. Яаран байж авгаа авахын оронд удаан бодож, шилж сонгож нэг юмтаа болоход хэрэг болсон. Дорж сэмхэн хүслийг нь хангаад байдаг болохоор цэрмаа их сэхүүн байгаа юм. Тэр хоёрыг дөнгөн доо. Дорж үнэндээ надад сайн санаж ийм үг хэлсэн биш байх. Намайг яалаа гэж муутгах гээд байгаа юм бол тэгвэл чи чамааг өөртөөд дөнгөж болох байлгүй. Намын гişүү юу гэж буруута мөн хэнхэг зөлг шүү.
Миний ажил үйл ингэж бусдын хараанд ил тод болсон болохоор алмаараа сууж болохгүй. Бүх юмаа нууж аргалахыг бодъё. Цагаан эргийн түншийг хуулийн газрын нэг удаа шиншилсэн гэд мань хашир тарваг ичээндээ орчихсон. Намаа агч шиншилж мэдхэн. Ямар азар нэг муу хашаа байшинтай болов. Түүн дотроо яаж ч тонгочж байсан миний дур шүү дээ. Хурааж хумсан мөнгө төгрөг аваа боллоо. Үүнийгээ яах вэ? Банкнд хадгалуулах уу? Дими бас л бусдын хараа хяналтанд орно. Нууцхан газар хадгалж байсан нь дээр бах. Бэ зарим юмн дээр хэтэрхий гинэн хайнгад хөдөлж байна. Тэгээд л гадны хүнд мэдэгдээд байгаа юм. Одоо юм бүхнээ муурын хумс шиг нуулгүй болохгүй. Ёрн алба ажил хийсэн болж муу хилүүлж чичлүүлж явахын хэрэг юу вэ? Нэр бүтэн дээрээ эндээс холдъё. Удаан байвал уршиг тарж мэдхэн. Ажил албагүй болцоход мөрөөрөө 8 арилжаа хийгээд явж байхад хэн хал тол зогсох вэ? Хэрв эндээс халагдахаар болбол доржийг хоолгүй болгочиход явна да. Түүнийг яаж дөнгөх вэ? За олон юм бодож өмрөн байхаар ухаантайхан шиг хөдлөхөн дээр гэж бодоод гадаа гарвал мах ачиж ирсэн жолооч түүнийг хармагц өөдөөс нь тосон ирэв. Базар ив тишээ харснаа тэр жолоочийн хажуугаар зөрөхдөө машинаасаагаа тэр би үүдэнд хүлээж бай гэж хэлчихэд хашааны үүд рүү харайлгав. 18 дугаар хэсэг төгсөв.